дугаар хэсгийн бодлогоос эхлэе. За биднэрт f(x) гэх нэг шугам функц өгсөн. Тэгвэл f(f) давхар функц маань ийм байх. За x нь бодит тоонд харьяалагддаг байх. a b боломжит утгыг олоорой гэж. За тэгэхээр бүгдээрээ f гэдэг давхар функц олч. Тэгэхээр f функцийн оронд бүгдээрээ ax-тэй нэмэх нь b-г тавьчих. За x манай f чи яадаг функц гэсэн чинь энд байгаа x-ийг a тоогоор хүртээд b-г нэмдэг гэсэн. Одоох манайх x-ийн оронд аль байгаа гэхээр энэ орчиж байгаа тий. Тэгэхээр a гүрчгэн гээд x-ийн оронд ax-тэй нэмэх нь b, нэмэх нь b гэсэн үг. За одоо ингээд хаалтаа задлаад үржүүлчихээр a-гийн квадратыг үрчгэн x, нэмэх нь ab, нэмэх нь b болно. За энэ маань одоо юутай тэнцвэ гэсэн чинь 16x тэрхэн 40-тэй тэнцвэгнэ. Тэгэхээр энэ x-ийн коэффициент энэ маань 16, асуулт тоо маань 40-тэй тэнцвэх гэсэн үг. Эндээс a квадрат нь 16, харин ab дээр нэмэх нь b нь болохоор 40-тэй тэнцвэ байх a болох юм байна. Тэгэхээр a квадрат нь 16 бол a нь нэмэх эсвэл хасах 4 байж болно. За тэгэхээр бүгд b-г олно. Тэгэхээр b-г хаалнаас гаргачвал a дээр нэмэх нь 1 нь тэнцүү 40. За тэгэхээр одоо нэгдүгээр бүгдээрээ a нь 4 үед b нь хэд юм болоо гэхээр b гүрчх нь 4 дээр 1 нэмэхээр 5 тэнцүү 40. Тэгэхээр энэ үед манай b 8 юм байна. a нь харин хасах 4 үед болохоор бүгдээрээ энэ чиний хасах 4-ийг тавьчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хасах 4 дээр 1 нэмэхээр хасах 3. Хасах 3 b тэнцүү 40 бөгөөд b-г болохоор хасах 40-ийг хуваах нь 3 бах нэ. Тэгэхээр ийм байх AB-гийн боломжит утга нь хэдэн бэ гэхээр AB хос тоо маань A нь 4 үед B 8 юм байна. A нь хасах 4 үед B нь хасах 40-ийг хуваах нь 3 бах нэ. За 2 дугаар бодлого нь болохоор гинэ. Манай f(x)-ийн парабол маань тэгш функц ээ. За тэр функцийн график дээр энэ хоёрыг оршдог бол ABC-гийн коэффициентийн нийлбэр утгыг олоорой гэж байна. За тэгш функц маань яадаг вэ гэснээр x-ийн оронд хасах x-ийг тавихад за x бүрийнх нь орд бүгдээрээ оронд хасах x-ийг орлуулъя. Тэгэхэд яг өөрөө гардаг. За нэг юм их тэгэхээр чинь ax квадрат хасах bx нэмэх нь c гарч ин хасах x-ийг орлуулахад тэгэхээр хасах x-ийг орлуулахад яг өөрөө гарч ивэл энэ маань тэгш функц. За тэгвэл одоо энэ яг өөрөө гарсан гэсэн юм байна шүү дээ. Энэ маань анхныхаа ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c-тэй тэнцүү гэсэн үг. За эндээс харуул энэ хоёр хураагдчихна. Энэ хоёр хураагдчихна. За bx-ийг наашаа гарахаар хасах b 2b гэсэн тэнцүү тэг гэсэн үг. Тэгэхээр эндээс манай 2b гэсэн коэффициент маань тэгтэй тэнцүү байна гэсэн үг. За b нь тэг юм байна. Тэгэхээр b нь тэг юм бол манайхаа f(x) тэнцүү ax-ийн квадратыг нэмэх нь c гэсэн ийм функц болно. За тэгэхээр ер нь бол тэгш функц манай өшөө графикаас юу хэлж болдог вэ гэхээр яг энэ o y тэнхлэхэд тэгшмтэй график байдаг. За шил энд нэг ийм график бол яг энэ тэгшмтэйгээр нөгөө талдаа яг адилхан. Тэгэхээр одоо манайх энэ парабол маань ax квадрат нэмэх нь c гэдэг маань оройн цэг нэг 0-оос тэгэхээр ийм үед яг тэгшмтэй y тэнхлэхэд тэгшмтэй. Тэгэхээр энэ бол тэгш функц мөн байна. За одоо бүгд энэ хоёрыг оршдог гэсэн шүү дээ. Тэгэхээр x-ийн оронд хас 2-ыг тавьсан чинь a гүрч нь хас 2-ийн квадрат 4 ингээд 5 гарсан. Дараа нь 0-ыг тавьчихныг гарна гинэ. Тэгэхээр a гүрч нь 0 тэгсэн чинь манай хариу 1 гарсан гэж. Тэгэхээр c бол эндээс 1 болчихлоо. c 1 юм бол одоо олсон c-ийг бүгдийг нь орлуулчих. Тэгэхээр 4a-ийн 1-ийг нэмсэн чинь 5 юм байна. Тэгэхээр 4a нь 4 болоод a маань 1 болох нэ. За эндээс одоо би a b c-ийн нийлбэр олно. Тэгэхээр a 1 b 0 c 1 юм байна. Тэгэхээр манай a b c нийлбэр маань 2-той тэнцүү байх нэ. За энэ f(x) ингээ өгсөн түүний уруу функц нь тэгвэл функцийн графикийн огтлын цэгүүдийн хоорондох зайг болгож байна. Анхны функц уруу функц хоёрыг. За тэгэхээр манай f(x) функц маань болохоор 3x байх нь x дээрх нь 2 юм байна. За тэгээд уруу функц хоёрын огтлын цэгийг олоод хоорондох зайг болгож байна. Тэгэхээр би энэ болохоор ингээд уруу функц олоод орлуулж болж байна. Эсвэл бүгдээ яаж олж болох вэ гэхээр уруу функц маань ямар шин чанартай байдаг лээ гэсэн чинь y тэнцүү x гэсэн шүлгийн хувьд тэгшмтэй байдаг. За жишээлх юм бол одоо нэг энд нэг юм график байсан гэж бодъё л да. Тэгвэл энэний уруу функц бол яг энэ y тэнцүү x гэсэн энэ шүлгийнхаа тэгшмтэй буюу ингэж байх юм шүү дээ.
Тэгэхээр анхны функц, уруу функц хоёр маань x гэсэн шулуун дээр огтлцож байгаа цэгүүд нь яг огтлын цэг нь гарах нь. Тэгэхээр би заавал уруу функцээ олохгүйгээр энэ f от x y тэнцүү x-тэй нэмэх нь хоёрын функцийн y тэнцүү x шулуунтай огтлж байгаа цэг олцоход л хангалттай гэсэн үг. За энэ хоёроо тэнцүүлээд 3x-ийг хуваах нь x-тэй нэмэх нь хоёр нь x-тэй тэнцүү гэсэн үг. За ижил хуваар өгчээ. Тэгээ ижил хуваар орхиод x-ийн квадратыг нэмэх нь 2x. За 0 тэнцүү 3x-ийг хоошоо гаргаад хасах нь x болох нэ. За эндээс x-ийг хаалнаас гаргахаар x хасах нь 1 тэгтэй тэнцүү. Эндээс x тэнцүү 0 ба x тэнцүү 1 гэсэн цэгүүд тогтолцож байгаа юм байна. За одоо y-гүүд нь болно гэхээр x тэнцүү 0-д y тэнцүү x дээр орж байгаа учраас y нь гэсэн 0 гэсэн үг. x тэнцүү 1 байвал y нь бас 1 л гэсэн үг. Тэгэхээр манай огтлын цэг нь эхнийх нь 0 0 гэсэн цэг, нөгөө цэг нь болохоор 1 1 цэг юм байна. Тэгээд энэ хоёр цэгийн хоорондох зайг олно гэхээр бүгдээрээ төгсгөлийн b цэгийн координатаас а цэг эхний координатыг хасаад а хоёрдугаар координатаас нь хоёрдугаар координат нь хасаад квадрат зэрэглээд нэмчихнэ. Тэгэхээр энэ маань язгуудар 2 ах нь байна. За та туршаад f от x функц олоод эннийхээ урууг нь олоод тэгээд огтлцуулаад бас олж болно шүү дээ. За 4. За зургт үзүүлсэн дараалсан хувиргалтыг тодорхойлоорой гинэ. А-гаас b руу яаж хувирсан байна? B-гээс c руу яаж хувирсан байна? За B-гээс c руу болохоор зөв параллел зөөс нь харагдаж байна тийм. Манай энэ цэг маань энд төтсөн байна. Гэт цэг бүрийг параллел зөөсөн байна. За эхлээд A нь B руу яасан байна гэсэн чинь за энэ бол гомотед биш, гомотедсэн бол ихсэн юм уу багассан байх ёстой тий. За тэгэхээр энэ бол яасан бэ гэхээр бүгдээрээ координатын ихэд төвтэйгээр ойрын цэгийг ингээд толгочих. Нөгөө хувирсан дүрийнх нь ойрын цэг нь энэ. Тэгэхээр координатын ихэд төвтэйгээр 90 градус ирүүлсэн байна тий. Яагтвэл энэ квадрат туссан байна. Тэгэхээр энэ 45 45. Энд бас квадрат туссан. Тэгэхээр энэ 45 энэ 45. Тэгэхээр манай хоёрын цэгийн нийлбэр нь 90 градус бааз. Тэр координатын ихэд төвтэйгээр цагийн зөөний дагуу 90 градус ирүүлсэн байна тий. За энийг гэхдээ юу гэж тодорхойлдог вэ гэхээр бүгдээрээ ингээд 30 градус ингэж эргээд нөгөө өнцгөө хилдэг тий. За тэгэхээр манайх ингэж ирнэ гэхээр энийг би координат ихэд төвтэй хасах 90 градус эргүүлсэн гэж хэлсэн шүү тий. Ийм зэг төвтэйгээр. За дараагийн 2 дахь хувиргалт нь болохоор юу гэж хэлэх вэ гэсэн чинь параллел зөвлөлт. Тэгэхээр эхлээд эргүүлэлт хийгээд дараа нь параллел зөвлөлт хийсэн байна гэсэн үг. За 5 сурагч шок 2 удаа хийсэн гэж байна. За эхний удаа тэгш тоон дугаартай талаараа дараагийн удаа 4-өөс ихгүй талаараа буух үзэгдлийн магадлалыг болгоно. За эхний удаадаа болохоор шоон тэгш тоогоор гэхээр 2 4 6-ыг л алиг нь бууцсан байна эхний удаад. За хоёр дахь удаадаа болохоор 4-өөс ихгүй дугаартай гэдэг чинь 1 2 3 4 байж болно гэсэн. 4-өөс ихгүй гэхээр 4 өөрөө ороод 4-өөс бага. За тэгвэл шок 2 удаа хэлээ. Эхний удаа яхаар 6 анзаар, дараагийн удаа хэлээ 6 анзаар байна. Эхний удаад нь тэгшнүүдээр хэр чинь энэ 3 анзаар, дараах нь 4-өөс ихгүйнүүдээр хэр энэ 4 анзаар байна. Тэгэхээр нийт боломж нь бидэд 36, биднээс хайсан боломж бол 12 шиг. Хураахаар магадлал нь 3-1 байна. За 6 А, Б, С, А1, Б1, С1 оройтой гурвалжин призм бидэрт энд өгчжээ. За тэгээ призмийн суурь нь А, Б, С тэгш өнцөгт гурвалжин Б дээр 90 градус гэж шүү. За тэгэхээр энэ өнцөг маань 90 градус байх. За энэ тэгэхээр энэ нь бас 90 градус байх. Гурвалжны Б оройгоос нь эсрэг талд BH бисектрис татсан юм байна. Бисектрис гэхээр нөгөө өнцгөө тал байгаа ч штэ. Өнцгөө тал угаад бисектрис татсан бөгөөд BC нь биднэрт 6 урттай. За би энэ юугаа суурьхан гурвалжныг дээрээс нь харах зураадаг. Өөрөвл B өнцөг дээр 90 градус гэсэн шүү те. Тэгээд ийм байгаа. Тэгээ бүгд нэг чинь B оройгоос ийш ингээд бисектрис татсан байна. Өөрөвл өнцгийг тал руу басан энийг бисектрис тэгээ BC нь 6 AC нь 10 нөгөө гифтнус маань 10 юм байна. Тэгээд BH нь болохоор энэ BH буюу энэ зай нь болохоор манай AC-гийн 7-ны 6 юм байна. Тэгээд энийг талсын тал байна. Гэхдээ нэг хавтгаа HB гэсэн нэг саарлан хөтөлбөрийн талбайнаа өгсөн бол призмийн эсэлхүүнийг олоорой гэж. За тэгэхээр эхлээд бүгдээр яаж ийн гэсэн чинь BH маань AC-гийн
6-ны 7 хэсэг нэгнэ. За тэгэхээр бүгдээ юу ч гэсэн Пифагордод AB-г олъё. За тэгэхээр бүгдээ суурийнхаа гурвалжныг доошо зочноо. За тэгэхээр энэ бүгдээ яах вэ гэсэн чинь энэ зэн 10, энэ зэн 6 чинь Пифагордод AB-г олчих. Тэгэхээр манай AB кат гэдэг маань AC гипнозын квадратаас BC катын квадрат гэсэн чинь. Тэгэхээр 100-аас 36 буюу AB квадрат нь 64 болоод AB 8 юм байна. За AB-г мэдсэн. За нөгөө талаас бүгдээ энэ бисектрисл юм бол бисектрисийн ямар шинжтэй вэ гэсэн чинь AB талыг AH хуваасна, BC талыг AC хуваастай тэнцүү. Тэгэхээр бүгдээ гурвалжны AB хажуу талыг AH хуваасна, BC хажуу талыг AC харьцуулсантай тэнцүү. Тэгэхээр AB 8, BA мэдхгүй, BC 6, AC нь болохоор мэдхгүй байна. За тэгэхээр энэс харуул юу гэсэн үг гэхээр манай AC маань нэг 8x байхад AH 8x байхад AC нэг 6x байна. Өөрөөр өнцгийн бисектрис бол энэ хажуу талтайгаа пропорционалаар хуваагдана. За тэгсэн чинь 8x дээр 6x-ийг нэмэхээр манай гипноз буюу 10-тай тэнцүү. Тэгэхээр 14x нь 10 буюу x-ийг олсон чинь 5-ыг хуваах нь 7 байх нэ. За ингээд 7-ны 5 болцсон. Одоо бүгдээ яах вэ гэсэн чинь эндээс нөгөө AC маань штэ энд өгсөн. BH нь AC-г нь 7-ны 6, 6-ны 7 тэнцүү өгсөн байна. Тэгэхээр BH гэдэг бол AC-гийнхаа 6-ны 7-лөө тийм 6-ны 7-той тэнцүүг өгсөн байна. Тэгэхээр эндээс AC нь бид нар 6x гэж мэдсэн шүү дээ. Тэрний 6-ны 7-той тэнцүү буюу манай BH нь 7x юм байна. Тэгэхээр x маань 5-ыг хуваах нь 7 буюу эндээс BH маань 5 юм байна. Тэгэхээр BH-ийг 5 гэж хэлнэ гэж бүгдээ энийг 5 гэж мэдчихэж байгаа. Тэгээ бүгдээ призмийнхаа өндрийг бол мэдэхгүй шүү дээ. Тэ энийг H за жижиг H-аас тэмдэглэж призмийн өндөр. За тэгэхээр одоо яасан гэсэн надаа энэ саарлангтойгийн талбай маань 40 гэж өгдөнө гэж эндээс би призмийнхаа өндрийг олж байгаа байхгүй. За одоо тэгэхээр надаа за энэ зэнт чи дөө энэний талбай 40 гэж өгдөнө гэдэг маань H B B1 H1-ийн талбай гэдэг бол энэ жижиг өндрийг саяны осон 5-аар урчсан тэнцүү. Энэ 40 гэдэг үгтэй. Тэгэхээр манай H маань 8 см юм биш. За тэгээ призмийн эсэлхүүнийг олгосон. Бүгдээр призмийн эсэлхүүнийг олохдоо суурийн талбайг нь өндрөөр үржүүлээд болоо. Тэгвэл суурийн талбай маань тэгшинстэй гурвалж шүү дээ. Нэг кат 8, нөгөө кат 6 гэдэг тэгшинстэй гурвалж. Тэгэхээр 8 гэсэн катыг 6 гэсэн катаар үржүүлээд 2 тугаана. Сая бүгдээр өндрөө олсон ч хэд гарлаа? 8 гарсан. 8 гарчээ. Тэгэхээр эндээс 48-ыг 2 тухаар 24 гараад за манай эсэлхүү маань 24-ийг үржих нь 8 юм байна. Тэгэхээр 160 дээр нэмэх нь 32 буюу манай эсэлхүү нь 192 см3 юм биш. Тооншлон дээр ABC үүдээ тэмдэглэхээр болжээ. AC-ийг хасах 15-аас нэмэх 5-ын хооронд. Тэгэхээр манай AC-г маань хасах 15-аас нэмэх 5-ын хооронд юм байна. BC-ийг болохоор AC-г болон 0-ийн хооронд тэмдэглэсэн бол BC-ийг тэмдэглэж болох тоон цэцрийг олоорой гэж. За тэгэхээр манай A нь болохоор хэрвээ хасах 15-аас 0-ийн хооронд байх юм бол манай B нь хаана байх юм гэсэн чинь B нь болохоор A-гаас 0-ийн хооронд байна гэсэн энэ хооронд. За тэгэхээр энэ хооронд манай B нь хаана байх вэ гэсэн үг. Хоёрдугаарт манай AC нь болохоор хэрвээ 0-оос за 0-оос 5-ийн хооронд. 0-оос 5-ийн хооронд байвал манай BC-г маань хаана байх вэ гэсэн чинь 0-оос энэ А-гийн хооронд байна гэсэн үг байна. За тэгэхээр эндээс юу гэсэн чинь энд манай B нь болохоор А нь хасах 15-аас 0-ийн хооронд юм бол B нь өөрөө бас яах вэ гэсэн чинь хасах 15-аас 0-ийн хооронд л байж болно гэсэн үг тий. За энд болохоор А 0-оос 5 хооронд байвал B нь болохоор 0 А2 хооронд юм чинь B нь мөн адилхан 0-оос 5-ийн хооронд л байж болох юм байна тий. За энэ болохоор 0-оос 5-ын хооронд гэсэн учраас би яг энэ 5 нөгөө оруулаад тавьчих. Энэ 15-аас энэ хооронд яг энэ тэгэд авахцаж болно. За тэгэхээр энд болохоор би бас хасах 15-аас гэт.
За энд нь бол яг 0-ыг авахгүй яч тэ. Тэгэхээр энэ 0-оос эрс баг гэдэг. Ингээд. Нөгөөдөгт нь болохоор 0-ыг оруулчих. Энд нь. Тэгэхээр энэ маань манай B 0-оос А-г орондвол манай B нь 0-оос А-г орондох хэвчээ чинь 0-оос 5 орондох хэвчээ. Тэгэхээр энэ чи үсгээр манай B маань эсвэл хасах 15-аас 0-ийн хооронд ажиллах юм байна. Эсвэл 0-оос 5-ийн хооронд байж болно гэдэг маань манай B бол яг А-тайгаа адилхан хасах 15-аас нэмэх 15-ийн хооронд байж болох нэ гэсэн үг байна. За 8 дахь нь Архимед Прессийн 5 дугаар гишүүн 7 дугаар гишүүн хэрэгцсэн 6 дугаар гишүүнийг болгоно. Тэгсэн чинь 5 дугаар гишүүн 6 дугаар гишүүн 7 дугаар гишүүн шиг байрладаг тий. Тэгэхээр манай 6 дугаар гишүүн маань 5 7-2-ыг голд байрлаж байгаа учраас Архимед Прессийн чанараар 5 дугаар гишүүн 7 дугаар гишүүн 2-ын дундаж гэсэн үг. Тэгэхээр хасах 5 бүхэл 21 дээр нэмэх нь 2 бүхэл 21-ийг нэмээд 2 тугаачна. Тэгэхээр хасах 3-ыг хуваах нь 2 бахна. За 9-дүгээрт нь болохоор биднэрт нэг А, Б, С гурвалж нэг С зэх төвтэйгээр. За С зэх төвтэйгээр хаана 2-1 гэсэн гоммотетр хувирахад А1, Б1, С1 гурвалж нь хаана очих вэ гэж байна. За манай гоммотетийн коэффициент нь энэ С гэж штэ. За тэгвэл С нь болохоор яах юм шиг С дээр төвтэйгээр А зэг 2-1 гэсэн гоммотетр гэсэн. Тэгэхээр манай С төв ингээ олвчаар С А-нд байгааз. За тэгэхээр одоо би яасан гэж 2-1 гоммотетр ирэхээр энэ зайг нь 2-1-ээр үржүүлнэ буюу энэ хоёрын яг дундад цэг дээр байрлана. Манай одоо А1 нь. Тэгэхээр А1 нь хаана очих гэж манай А цэрийн дундад цэг буюу А-гийн эхнийх дээр С-гийн эхнийхийг нэмээд 2 тугаана. Тэгэхээр 12 2 тугаар 5 болоод за 1 дээр 5-ыг нэмээд 2 тугаахаар 3 болно. За энэ толчихно. За манай С зэх төвтэйгээр B нь хаана очих гэсэн чинь энэ зайг нь 2-1-ээр үржүүлнэ гэхээр энэ дээр чинь те буюу мөн адилхан CB2-ын дундад цэг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр манай B штрих нь хаана очих вэ гэсэн чинь 8 дээр 8-ыг нэмээд 2 тугаахаар чинь 8 гэсэн үг. За 5 дээр 1-ийг нэмээд 2 тугаахаар 6 чинь 3 гэсэн үг. За энд очино. За одоо С зэх төвтэй манай С нь хаана очих вэ гэсэн чинь манайх нэг зай нь бол С-гээс зэрэг зай 0 гэсэн үг шүү дээ. 2-1-ээр үржлэхээр 0 хэвээрэл гэсэн үг. Тэгэхээр С бол өөр дээрээ л байрлана гэсэн үг. Тэгэхээр манай А штрих нь хаана очих гэж 5 3, Б штрих нь хаана очих гэж 8 3, С штрих нь болохоор өөр дээрээ байж ахнаа. Доор хөдлөлөөрөө сурагч шок 20 удаа орхиж үр дүн өсгөхөнд бүртгэсэн юм байна. Урбал эхнийх хаяхад 4 буугаад 2 дахь туршланд 5, 3 дахь туршланд 1 гэх мэтээр сараад 20 дахь туршланд 2 болсон байна. За тэгвэл туршлалын харьцангуй давтамжд үндэслээд уг туршлалыг 50 удаа ойролцоогоор гүйцэтгэхэд хэдэн удаа бууснуудын тоон 6 байх вэ гинэ. За энд одоо би 20 удаа яхад 6 хэдэн удаа буусан маань бүгд тоолъё л доо. Ингээд 3, 4, 5 удаа болсон байна. Тэгэхээр 6 буух магадлал нь одоо хэд вэ гэсэн чинь 20 удаа туршилт хийхэд л 5-д нь буучих юм ба шүү. Тэгэхээр 6 буух магадлал нь бол 4-1 юм байна л да. За тэгвэл одоо бүгдээ 50 удаа орхиход 50-ыг үрчин 4-1 буюу 12.5 удаа буух юм байна. Урдл 12.5 бүхэл төрөлжүүлвэл 13 удаа 6 нүд буух юм байна шүү дээ, тэ. За ингэж болох нэ.